Сайн байцгаана уу? За энэ удаагийн бичлэгээрээ би батга байн гардаг эмзэг болон холимог тослог арьстай хүмүүс зориулан арьсныхаа батга гаралт болон батганы сорвио хэрхэн арилгасан тухай өөрийн туршлага болон үр дүнгээс хуваалцах болно. Мэдээж хүн бүрл арьсаа гоё цэвэр толгор болгохыг эрмэлздэг учраас миний энэ ярих байгаа зүйл хэрэгтэй хүндээ цаг болон санхүүгийн хувьд тус нэмэр болох болов уу гэж найдаж байна. За сүүлийн үед маш олон брендийн олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн их болсон. За тэр тундаас үнэтэйг нь бас хэрэгжилж үзсэн. Гол нь миний арьсны онцлог тохирох нь маш чухал. Тэглээгээд бас хэтэрхий үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь зарим тохиолдолд санхүүгийн хувьд маш хүндрэлтэй байдаг шүү дээ. За тэгээд итгээд үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн худалдаа авчихдаг. Тэр нь тэгээ яг арьсан тохирох уу гэдэг дээр маш эргэлзээтэй байдаг. Арьсан тохирохгүй бол бас шал дэмий мөнгөө өвөрөх асуудал гардаг. Мэдээж бүтээгдэхүүний хувьд хүний арьсны онцлогоос шалтгаалаад цаг хугацаа шаарддаг байх. Гэхдээ миний ойлгосноор болохоор үнэхээр миний арьсан тохирж байгаа үр нөлөө үзүүлж байгаа бүтээгдэхүүн бол шууд эхний өдрөөс л мэдрэгдэх юм блэ. Эхний 1-3 хоногт бол бүр найдвартай үр дүнгээ үзүүлдэг юм шиг санагдсан. Миний арьсны онцлог бол одоо ингээд дух, хацар, хамар, ирүү гэдэг хэсгээрээ нэлээд тослог, батга, гарамтгай. Одоо энэ хэсгээрээ энэ хүчил тэгтэй. Ялангуяа ирүү хэсгээр ингээд бас батга гардаг, дух ингээд гардаг байсан. Тэгээ батга гарлаа. Нилээ хэд хоногийн дараа идэгрэн нөгөөх нь ингээд батга гарангууд нь шууд ингээд хүрээд шахаад ч юм уу ингэчих юм бол улам эмзэгшээд 90 тойрондоо халдаад явчихдаг. Тэр аль болох батгаа оролдохгүй өөрөөр нь идэхийг хичээдэг байсан. Тэглээгээд батга бас шууд идэхчгүй. Нилээ хэд хоног шаардагддаг шүү дээ. За тэгээ арай ч нөгөө нэг батга нь идэгэрлээ. Тэнгүүд сорин үлдчихдэг. Тэгээ тэр сорин юусоо арилахгүй 1-2 сар болдог. Энэ миний хувьд үнэхээр миний толгой гашлахсан хүндрэлтэй асуудлуудын нэг байсан. Би одоо 29 настай, 18 наснасаа хойш нүрээ бодож эхлээд нүрэндээ элдв янзын бүтээгдэхүүн туршиж хэрэгжилж үзсэн байна. Одоо 11 жил нүрэн дээр туршилт хийсэн байна. За тэгээд 9 шидийн орц найрлагатай 9 шидийн л брендийн юм хэрэгжилж маск тавьж үзсэн. Тэгээ гоо сайхны бүтээгдэхүүнд мөнгөө маш их үрсэн. Тэгээ эхлээд арьс харьцалгааны дараалтайгаар нь өөрийнхөө хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдээсээ бас сонирхуулаад явъя гэж бодож байна. Юуны түрүүнд арьсаа цэвэрлэх. За би арьсаа яа цэвэрлэдэг вэ гэхээр хоёр дараалтайгаар цэвэрлэдэг. Ийм хоёр. Энэ болохоор тосон цэвэрлэгч, энэ болохоор хөөсөн цэвэрлэгч. Энийг болохоор би ингээд багцаар нь Оливиангаас авч ирсэн. Тэгжсэн бичлэгэндээ нэмээд зураг үнийг оруулаад явнаа. За би нүрээ цэвэрлэхдээ гээлэн цэвэрлэгч эсвэл шууд нөгөө нэг тоникоор арчих ч юм уу тиймэрхүү аргуудыг хэрэгжилж ирсэн. Тэгээд тоникоор арчингууд миний арьс эмзэг болохоор батга гарамтгай болохоор улам ингээд өрөвсөд идэг байсан. Тосон цэвэрлэгчээр болохоор ингээд гарн дээр ингээд 3 удаа ингээд хитэн зөөлөн урьж түрхээд ингээд будгийг аягүй сайн арилгадаг. Тэгээд тэрнээс гадна нэг давуу тал нь усны хамгаалалттай сормосны будаг байдаг шүү дээ. Одоо ингээд хөмсгөө би бас ингээд тэр өөр будчихдаг байхгүй. Тэнгүүд энэ ингээд хөөсөн цэвэрлэгчээр ерөөсөө шууд арилдаггүй. Тэгээ тосон цэвэрлэгчээр бүр яг сайн арилт юм билээ. Араас нь хөөсөн цэвэрлэгчээ жоохныг аваад гарандаа сайн үрээд ингээд хөсрүүлээд бас зөөлөн ингээд массажлаад угаангууд. Будаг бол аягүй сайн арилдаг. За тэгээд мэдээж тэрний араас төнөр хэрэгэлдэг. Энэ өгөндөө шингээгээд үлдсэн баг зэрэг будгаа ингээд арчиж цэвэрлдэг. Тэгээ энийг арчихтаа бас нэлээд сайн бодох хэрэгтэй юм билээ. Ер нь эмзэг батгатай арьсыг бол ширүүн үрж угаах ч юм уу, ширүүн арчиж ерөөсө болохгүй. Тэнгүүд арьс ингээд ширүүн арчингууд улам эмзэгшээд нөгөө тослогчд нь ялгараад батга гарах нь улам ихсэд байдаг юм санагдсан. Тэгээ надаа энэ Торидоны энэ бүтээгдэхүүн үнэхээр их таалагддаг. Ямар ч үнэргүй. Тэгээ баг зэрэг гиалуроны хүчил агуулсан. Тэгээ энэ бол маш их таалагддаг. Ер нь бол би өөрийн арьсандаа сүлээд тохирсон үр дүнтэй тийм бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байгаа шүү. За тэгээд тэрний араас бас Торидоны серум. Гиалурны хүчилтэй серум. Энэ бол зүгээр арьсанд шууд ингээд ороод явцдаг. Тэгээ үнийг би бас ингээд гаргаад явчихна. Би арьсандаа гиалурны хүчил нэлээд хэрэгтэй гэдгийг аюулсан ойлгосон. Яг гэвэл тослогчлт чинь арьсны одоо шингэн байхгүй болоод ирэнгүү тэрийг нөхөхөд тослогчд ялгараад байдаг юм шиг байдаг гэсэн. Тэгэнгүүт гиалурны хүчилчин болохоор арьсны яг чийгшлэлтийн тэнцвэрийг олоод өгчдөг болохоор серум маш их таалагддаг. Яг бүр үр дүнгээ өгдөг.
За тэгээд арсны батга болон үрчлээ коллагеныг идэвхжүүлэх хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг бүтээгдэхүүн бол ретинол. Энэ бүр үнэхээр супер. Үнэхээр бүр энийг үнэхээр биширсэн. Тэгэхдээ би энийг бас өөр хүмүүсийн зөвлөгөөнүүдээс нэлээд сонсч ирсэн л да. Тэгээд яг бас шууд учрыг ойлгохгүй авч хэрэглэсэн ч гэсэн өөр бүтээгдэхүүнтэй хэрэглээдсэн чи ерөөсөө үр дүнгээ үзүүлэхгүй байгаадсан байхгүй юу? Тэгээд сүүлд нэг судалсны эцэст энтэй хамгийн төгс цогцтой бүтээгдэхүүн чи энэ гиалуроны хүчил юм билээ шүү дээ. Энэ хоёрыг хослуулах юм бол бүр үнэхээр гоё төгс үр дүнгээ үзүүлдэг юм бэлээ. Шууд эхний өдрөөсөө үр дүнгээ үзүүлсэн байхгүй юу? Эхлээд энэ серумээ түрхээд жоохон шингэснийхэн дараа энэ ретинол миний хэрэгэлдэг болохоор энэ би анх болохоор энэ болохоор ретинолтой нүдний тосхгүй юу? Тэгээ энийг яг энэ брендийн адилхан нүүрэн түрхтэй ретинол энэ авч исэн. Энэ болохоор 0.1% ретинол. Ер нь дөнгөж түрхэж эхэлж байгаа бол 0.1-ээс эхлүүл зүгээр юм билэ. Тэгээд давхар энэ ретинолтой нүдний кремийг нүдний эрийн тойрондоо түрхээд ингээд хэрэглээд нэгтэй сар хэрэгэлсэн. Тэгээ энийг би Монголоос авч исэн. Нүдэнд хэрэглэдэг маш багаар хэрэглэдэг болохоор нэлээд хөөрхөн удажийн. Хэрэглэж үзээд эхний 7 хоногт бол арьс жоохон ингээд хорсдсон мөлий хорсоод нүдний эрийн тойронд арьс жоохон ингээд гуужаад байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Тэгээ энийг түрсний дараа наранд ерөөсөө гарч болохгүй. Тийм учраас өөрөө унтахынхаа өмнө ретинол түрхвэл зүгээр шүү. За тэгээд энийгээ түрхээд бас нэг хэдэн минут шингэснийхэн дараа Торидоны энэ крем бас юм чигшүүлэх энэ кремээ түрхчэнгүүд яг гоё түгжээд гоё болгочтой юм лээ. Тэгээд унтаад өглөөс ирэхэд бол энэ нүүрэн арьсны надад бол анх хэрэглэж үзэхэд чинь эхний 7 хоногт жоохон ингээ хорсож морсон мэдрэмж төрж исэн байна. Тэгээд дараа 7 хоногс нь гайг болсон байхгүй юу? 7 хоногтны 3-аас 4 удаа хэрэглэжсэн. Тэгээд жоохон эмзэгшгээд байх юм бол багасгаад 2 удаа хэрэглэдэг ч юм уу. Тэгээд явуул их зүгээр. Тэгээд тэрний дараагаас арьсны улаалт, эмзэгшил тийм мэдрэмж байдаг да тэр бүр эрс ингээд багасаж эхэлсэн. Тэгээд батга гарах нь байхгүй болоод батганы сорив бас нэлээд бүдгрээд нэг хичнээн сар болдог арилдахгүй тэр батганы сорив чинь энийг хэрэглээл дороо ер нь бүдгэрсэн байхгүй юу. Тэгээд би батганы сорив арилгах гад витамин С өөр ямар бүтээгдэхүүнчлээ зөндөө хэрэглэжсэн. Ерөөсөн нэг тийм үр дүн үзүүлэхгүй санагдсан. Өглөөний арчилгаандаа болохоор ретинол хэрэглэхгүй үедээ болохоор өглөө ялгарсан тослагчлалтоо тосон цэвэрлэгчээрээ сайхан жоохныг аваад гарын дээрээ сайхан угаагаад араас нь тонерөөрөө арчаад серумээ түрхээд тосоо ингээд түрчингүүд маш энгийн яг л гоё арчилгаа болдог. Өдөржин ингээд арьсны чигшлийг аваад явчихсан билээ. Тэгээ үндсэн энэ арчилгаа хийгээд араас нь нарны тос нүрээ бодох ч юм уу тэр дараалалаараа явал зүгээр санагдсан. Тэгээд нүдний кремийг би ч одоо 29 настай болохоор нүдний крем бүр заавал түрхэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээ хэлхсэн үрчлээ нэмэгдэж эхэлж илээ. Тэгээд ретинол хэрэглэхгүй үед болохоор нэг ийм бүтээгдэхүүн хэрэглэжтэй. Энэ нэг амтан дээр туршилт хийгээгүй тийм бүтээгдэхүүн юм билээ. Би аль болох тэр бүтээгдэхүүнийг бас хэрэглэхийг зорддог. Тэгээд энэ өдөр тутамдаа өглөө оройд ч юм аюу зүгээр санагдсан. За би ретинолын яг гол үр нөлөө юу юм бэ? Тэ ямар найрлагатай, хэрхэн арьсанд хэрхэн нөлөө үзүүлдэг талаар шууд хэлчихье гэж бодож байна. Одоо яг толгоонд орж ирэхгүй байгаа учраас хайж болоод хилээд очил үзэж байгаа хүмүүс манаас амар юм болов уу гэж бодлоо. Арьсны нөсөө толбыг багасгадаг, арьсны өнгөний жигт бас байдал, бор толб, нарны толбыг багасгах үйлчилгээтэй. Арьсны эдийн нөхөн төлжилтийг хурцгаж, томорсон нүхийг жижигрүүлэхэд туслана. Үрчлээ болон хөшөлтийн шинж тэмдгийг багасгах нь коллагены нийлэгжилтийг идэвхжүүлж арьсыг чангалах нөлөөтэй. Батга эмчилэн нь арьсны тослыг багасгаж, үхэгдсэн эсийг гуйжуулж батгыг буурлахад тустай. Арьсыг шинжилж гэрэлтсэн болгодог, үхэгдсэн эсийг гуйжуулснаар арьс илүү гэгээлэг, өнгөлөг болдог. За, сүрэг нөлөө боломжлох зүйлс гэж байна. Арьс хуурайшиж улайх, анх хэрэглэх үед арьс цочирч улайж хуурайших магадлалтай. Нарны гэрэлт Одоо энэ ретинолын сүрэг нөлөөг дарж байгаа нэг гол зүйл нь гиалуроны хүчил ахгүй юу? Яг тэр сүрэг нөлөөгийн ретинолын нөлөөгөөр арьс улайж цочроод хуурайших магадлалтай гэж байгаа шүү дээ. Тэнгүүд гиалуроны хүчил болохоор тэр хуурайшилтыг байхгүй арьсны чигийг балансыг нь авч үлддэг болохоор яг гоё төгс зохицол болж байгаа байхгүй.
нарнаас хамгаалах тус заавал хэрэглэх хэрэгтэй гэж байна. Тэгээд арьс гуйжих. Арьс гуйжиж халцарч байвал энэ нь ихэвчлэн түр зүрийн үзэгдэл байдаг. Жирэмсэн үед хэрэглэхийг хориглодог гэж шүү. Жирэмсэн болон хөл үед хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Эмчийн заавраар хэрэглэнэ. 7 хоногт 2-3 удаа түрхэж дасгасны дараа өдөр бүр хэрэглэж болно. За ерөнхийдөө нэг иймэрхүү мэдээлэлтэй байна. За тэгээд нэг гол чухал зүйл бол арьсаа гуйжлах гэдэг шүү дээ. Хүн бүр арьсаа ер нь гуйжлах хэрэгтэй гэдэг. Тэгээд ретинол хэрэглэж байгаа үед бол би 7 хоногт 1 удаа арьсаа гуйжулдаг. Яагаад вэ гэхээр эмзэг арьсыг одоо арьсаа ингээл гуйжуулах юм бол нөхөн төлчвөл шинэ арьс ингээ гарч ирнэ гэж анх ингээд эндүрч боддог байсан шүү дээ. Би тэгж боддогсан байхгүй юу? Ерөөсөө тийм биш. Арьсыг хитрхийх гуйжуулах юм бол улам эмзэгшээд туслаг ялгаралт нь илүү гарч ирээд батгатай арьс нь улам ингээд томрох тийм эрсдэлтэй юм бэлээ. Тэгээд гуйжуулагчаа хэрэглэхдээ хамгийн зөөлөн гуйжуулагчийг хэрэглээрэй гэж зөвлөмөр байна. Би болохоор Атомигийн гээлэн гуйжуулагчийг хэрэглэдэг. 7 хоногт 1 л удаа хэрэглэдэг. Тэгээ энийг түрхээд нэг 3 минут арьсанд шингэснийхэн дараа зөөлөн ингээд үрээд гуйжуулдаг аа. Эний үнийг бас оруулъя. За тэгээд батга яагаад гарч байгаа гэдгээ маш сайн мэддэг байх хэрэгтэй. Батга гаралт нь нөлөөлдөг зүйл нь арьсны нүх сүв бөглөх орц найрлагатай бүтээгдэхүүн байдаг юм билээ. Энэ нь ямар учиртай вэ гэхээр арьсны нүх сүв бөглөрснөөр олон төрлийн арьсны асуудал үүсэх гол шалтгаан болдог. За нүх сүв бөглөрснөөр үхсэн арьсны эс бохирдол гадагш чөлөөтэй гарч чадахгүй болдог. Тэгэд арьс сүв бөглөрснийг нөхөх гэж илүү их тос ялгаруулдаг юм байна. Энэ нь илүү их батга тослог орчин бий болгодог. Тэгээ тийм учраас батга илүү их гарч нөхцөлд үүсэх шалтгаан болдог байх нэ. Заавал миний хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийг хэрэглээрэй гэж хэлж байгаа юм биш. Мэдээж одоо хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээ нүх сүв бөглөх найрлага орсон байна уу гэдгийг шалгах нь маш чухал. Шинээр бүтээгдэхүүн авах гэж байгаа бол тэр найрлагаа маш сайн судлах хэрэгтэй шүү. Тэгээ энийг олж мэдэх маш гоё сайт байдаг. Би өөрийнхөө мэддэг сайтыг доор description хэсгээр оруулчихъя. За тэгээд тэр сайтаар оронгууд интернетээс өөрийнхөө авах гэж байгаа бүтээгдэхүүнийхээ орц найрлагын хэсэг байдаг шүү дээ. Тэрийг копи доод сайт руугаа ороод энэ шалгах хэсгээр нь паст хийгээд тэгээд дарангууд тухайн бүтээгдэхүүнд хичнээн арьсны нөхсөв бүтлэх тийм найрлага орсон байна. Ороогүй байна уу гэдэг нь гараад ирдэг. Тэгээ бага хэмжээгээр яг байж болно. Эхний 5-д ороогүй байх юм бол тэр бүтээгдэхүүнээ одоо байгаа бүтээгдэхүүнээ хэрэглээд дуустал нь хэрэглэж болно гэсэн үг. За тэгээд хамгийн гол нь манайхаа хамгийн чухал зүйл бол мэдээд сэтгэл зүй. Толинд харах болгондоо миний арьс эрүүл болж гин, гэрэлтсэн болж гин, би үзэсгэлэнтэй гэж байнга бодож өөртөө хэлж явах хэрэгтэй. Тэгэхгүй ингээл толинд харах болгондоо хорвоогийн хамгийн муухай царай муутай хүн мэтрэл арьсаа ингээл байнга хараад энэ батга гарцсан. Энэ өстой яах вэ, энэ батга яах вэ? Би ямар царай муутай байна гэж бодож юусоо болохгүй шүү. Одоо хүн өөрийгөө яаж бодно тэрийгэ дагаад арьс бас ингээ өөрчлөгдсөн юм шиг санагдсан байхгүй надаа. Хинч намайг царай муутай байна, муухай арьстай байна гэж хэлээгүй байхад би ингээ өөрийгөө шүмжлэдэж штэ. Тэнгүүд яг хүн яг юу гэж бодно тэр нь бүх зүйл нь царайн дээр нь би тэр нь илэрж идэг аягүй сонио. Эцэст нь хэлэхэд давхар хоол, тасгал хөдөлгөөндөө анхаарад мууц урсгалтай арх тамхи гэх мэт багасвал арьс илүү гоё болдог шүү. Би бас мууц урсгалуудаа багасгаад хоолн дээр анхаарж байгаа учраас миний арьс айгүй хөөрхөн болоод байгаа юм шиг санагддаг. Хамгийн гол нь охид бүсгүүчүүд маань өөрийгөө айгүй сайн хайрлаарай, өөрийгөө хайрлаж сураарай гэж хэлмээр байна. Өөрийгөө хайрлана гэдэг нь өөртөө үнэтэй зүйл авах биш те. Өөрийнхөө байгаа байдал яг энэ хорвоод чи ганцхан өөрийнхөө гоо үзэсгэлэнд байгаа байдлаа гоё хүлээн зөвшөөрөөд гоё эерэг үзэл бодлыг дагаад царай бас айгүй гоё гэрэлтдэг шүү. Тэгээд дээр нь хүнтэй өөрийгөө огт харьцуулж бодож юусоо болохгүй. Чи энэ хорвоод ганцхан бусдаас өөрмөц гэдгийг байнга санаж байх хэрэгтэй. Өөрийн гэсэн онцгой тэр гоо үзэсгэлэнгээ илүү тодруулаарай гэж хэлмээр байна. Энэ бичлэгийг үзэж байгаа охид эмэгтэйчүүд та нар бүгдээрээ хамгийн үзэсгэлэнтэй шүү. Тэгээд энэ хүртэл бичлэгийг маань үзсэнд маш их баярлалаа. Чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.